Эй, зөөцөн залуусаа тулгаа бин толгой байна. За энэ удаагийн sneaker pick цуглаараа MB02-ийн review хүргэхээр шийдлээ. За ингэ бичлэг эхлэхээс өмнө та манай сувг дээр лайк дарж, бичлэгнүүдийг share, like, donate хийж өгөхийг хүсье. За ингэснээр та бүхний ажил маш том тусалах юм шүү. За ингэ бичлэгээ эхлүүлцгээе. За энэ оны 1-р сард Lamelo өөрийн нэрийн пүүз MB1-ийг худалдаанд гаргасан. Энэ тодорхой хэмжээний амжилт олсон. Зарим өнгөнүүд нь бүр нэлээд өндөр үн хүрсэн байна. Харин энэ оны 10-р сард өөрийн нэрийн 2 дахь пүүз болох MB2-ыг $130 үнэтэйгээр худалдаанд гаргасан. За загварыг харах юм бол өмнөх загваруудтайгаа төстэй харагдаж байна. За ингээд үзүүлэлт рүү орцгоё. За зурлалт нь 9.4 он авчээ. Зурлалтын дотор талбай сайн зурдаг, халтрахгүй гэсэн тийм айх айдас байхгүй. Гэхдээ гадна уулны материал нь зөөлөн, бага зэрэг тоостдаг. За зөөлөвч нь 8.3 он авчээ. За зөөлөвчийн систем нь бүхэл хөөсөн зөөлөвч, урд хойд хэсэгт нь Nitrofoam гэх зөөлөвч, Shankаас бүрдсэн юм байна. Nitrofoam гэх зөөлөвч нь эвтэйхэн мэдрэгддэг, бүхэл хөөсөн зөөлөвч нь тэмц зөөлөн биш ч бага зэрэг bouncy, цогцлтын хамгаалалт нь нийтээрээ сайн гэсэн байна. За материал нь 7.8 он авчээ. Материал нь нэгт багт бүгч премиум мэдрэгддэг. MB1-тэйгээ төстэй, агаарын солилцоо нь дайжгүйч гэсэн үүнээс илүү байж болох байсан гэсэн байна. За дэмжигч нь 9 он авчээ. Дэмжигч нь асуудалгүй. Доктортой байдал, шагааны дэмжигч, локдаун нь сайн, үдээсний систем нь маш сайн. За fit нь 8.9 он авчээ. Fit нь асуудалгүй. Өмнөх MB1-тэйгээ төстэй. True size гэсэн байна. За off door нь Tico. За өмнө дурдсанчлан гадна нь бол зөөлөн учраас гадна тал байдаг охирохгүй. Тэгэж маш их тост татнаа гэсэн байна. За дунд жоноо 8.7 оноо. За USA 9 size дээр 408 г байсан байна. Давуутлууд нь хэмбэл дэмжигчийн сайн чанар, цогцлтын хамгаалалт нь сайн. Сул талууд нь хэмбэл тост татдаг, агаарын солилцоо илүү байж болох байсан гэсэн байна. За ерөнхийдөө бол зурлалт нь асуудалгүй. Зөөлөвчийн тохиолдол өмнөх MB1 дээр Nitrofoam гэх зөөлөвчийг ард талд нь ганцхан ашигласан байдаг бол MB2 дээр урд болон хойд хэсэгт нь хоёуланд нь ашиглажээ. За үүгээр яах вэ? Зөөлөвч нь бас нэг апдейт хийжсэн гэж хэлж болох юм. За материал өмсгөл хоёр бол ерөнхийдөө MB1-тэйгээ төстэй. Тэгж их өөрчлөлтөөгүй юм шиг байна. Дэмжигчийн хувьд асуудалгүйч хоёр тийш хөдөлгөөнд барьж өгдөг гадна талд нь тийм хатуулгын зүйл байхгүй. Гэтэ тэр нь тийм ч асуудал болж өгөхгүй. Локдаун нь маш сайн. Ялангуяа үдээсний систем нь маш сайн хөлийг готалтай барьж өгдөг. Энэ mid top загвар нь Lamelo MB-гийн signature загвар болж магадгүй юм. Энэ пүүстэй холбоотой нэг асуудал гарч ирсэн нь Lamelo Washington Wizards-тэй тоглосон тоглолтын дээрээ далийг гიშг тоглолтыг орхисон байгаа. За энэ бэртлээсээ эргээ ирээд удалгүй байж байгаа дахиад үзэгчдийн суудлал руу бөмбөг татах гэж явж байгаад баш далийг гიშгээд бэрцсэн байгаа. За үүнээс болж MB2-оос болж Lamelo бол далийг гიშгээд байгаа юм шүү гэсэн хүмүүсийн комментүүд, ярианууд гарч ирсэн. За Food Doctor Zach гэх ютубер байдаг. Энэ ютуберийн үүнд хариулт өгсөн байна. Ерөнхийд нь хэлэх юм бол MB2-оос болоогүй гэсэн хариулт юм. Хүний үлдэр гიშгэж байгаа учраас далийг гიშгэх нь бол үнэхээр аргагүй гэсэн тийм хариулт өгсөн. За харахад бол энэ хоёр тохиолдол хоёулаа Lamelo бол хүний хөл дээр гიშгсэн учраас яах аргагүй далийг гიშгээс өөр аргагүй. Харин ч mid top байгаа учраас Lamelo болын энэхүү далийг гიშгэлтийг илүү гүн далийг гიშгээс хамгаалж өгсөн, сэргийлсэн байх магадaltaй. За ер нь тамирчид high top, low cut sneaker өмссөн ч далийг гიშгэхэд болох юм бол адилхан далийг гიშгэнэ. Харин битлийг нь хүн түнхэн байлгах дээр энэхүү low болон high top шагааны хамгаалтууд нөлөөлдөг. За жишээ нь Anthony Davis copying foot, low cut foot маш их хүмүүс тоглодог. Тэгээд далийг гიშгэхээр үнэхээр хүнд гიშгдэг. За үүнд нь бол Anthony Davis-ийн энэ хүнд жим нөлөөлж байгаа ч гэсэн энэ хэрвээ high top байсан бол арай илүү хөнгөн байж болох байсан бэртлүүд илүү хүнд болж дууддаг. Ер нь бол MB2-тэй энэ Lamelo-гийн асуудлыг холбох нь тийм өрөөсгөл ойлголт болж байгаа юм. Гэхдээ энэ асуудал дээр хараад хахад MB2 дээр гадна талд юм уу эсвэл дотор талд нь пластик юм уу илүү хатуу материалаар дэмжигч маягийн зүйл хийж гисэн бол бас арай илүү дээр болох байсан юм болов гэсэн бодол төрлөө. Гэхдээ миний хувьд бол нэг тийм хамааралгүй болов гэж бодож байна. За ингэж ерөнхийдөө өнөөдрийн бэлтгэсэн мэдээллийг нүрээ дууслаа. За бичлэг таалагдсан бол subscribe, like, share хийж, donate хийж өгөх хүсье. За баяртай.